Сайн байцгаана уу? Бүгдээрээ өнөөдөр математикийн хэлтсийн шалгалтын 1-ээс 8 дугаар бодлогыг бодж үзье. За эхний бодлого маань болохоор 4 хуваагдах тоо болоорой гэж байна. Тоо 4-т хуваагдахын тулд сүүлийн 2 цифр нь 4-т хуваагдах ёстой. За өгсөн тоонуудын сүүлийн 2 цифрүүдийг авч үзье. 18, 34, 30, 62 бол 4-т хуваагдахгүй. Тэгэхээр эдгээр тоонууд 4-т хуваагдахгүй байх нэ. Харин 56 бол 4-т хуваагдана. Тэгэхээр уг тоо болох 1356 4-т хуваагдана гэсэн үг байна. Тэгэхээр зөв хариулт E хэлбэр байх нэ. За харин 2 дугаар бодлогоноор бол бид нар x нь 1-ээс их буюу тэнцүү гэдэг маань бол x нь 1-тэй тэнцэх, 2-той тэнцэх магадлалуудын нийлбэрийг хэлнэ гэсэн үг байна. Тэгэхээр бид нар 25-ны 12 дээр нэмэх нь 25-ны 4 буюу 25-ны 16 болох бидний зөв хариулт бол D хэлбэр байх нэ. За 3 дугаар бодлого маань болохоор тэнцэтгэлийг бодох нэ. За тэнцэтгэлийн хоёр талаас бүгдээрээ 1 бүхэл 6-ны 5-ыг хасаж өгье. За тэгэх юм бол 9-ны 4x тэнцүү 6-ны 1 болно гэсэн. Өөрөөр хэлэх юм бол бид нар 2 бүхлээс хасах нь 1 бүхэл 6-ны 5 гэдэг маань 1 бүхэл 6-ны 6-аас хасдаг нь 1 бүхэл 6-ны 5 буюу 6-ны 1 гэсэн үг байна. За дараа нь бүгдээ x-ээ олохын тулд тэнцэтгэл бишийнхээ хоёр талаас 4-ний 9-оор үржүүлж өгье. За тэгэх юм бол 6-ны 1-ийг үржих нь 4-ний 9. За энэ дээр хураах тоонуудаа хураачих. За тэгэх юм бол биднэрт 8-ны 3 буюу бидний тэнцэтгэлийн хариу C хөлбөр гарах нэ. За 4 дугаар бодлого маань болохоор үйлдэлийг гүйцэтгэрээ гэнэ. За бүгдээрээ зэргийн чинаар ясаарай. 4-ийн квадрат гэдэг маань бол 2-ийн квадратын гадуур квадрат зэрэг дэвшнэ гэдэг чинь 2-ийн 4 зэрэг болно. За тэгэхээр 3 язгуурын дор 2-ийн 4 зэрэг гэдэг маань зэргийнхаа чинараасаар 2-ийн 3-ны 4 зэрэг гэсэн. За тэгэхээр бид нар ижил суурьтай зэрэгэлдэгчүүдийг үржүүлж байх юм бол зэрэгэлдэгчийн хооронд нэмнэ гэсэн үг байна. Тэгэхээр бид нар 2 суурьтай 3-ны 4 дээр нэмэх нь 3-ны 2 болно гэсэн үг. Тэгэхээр энгийн бутархаа нэмж байгаа юм чинь хуваар нийлж байгаа юм чинь шууд нэмж болно. Тэгэхээр 2 суурьтай 3-ны 6 буюу биднэрт 2 тий. Тэгэхээр 2-ын 2 зэрэг бол 4 болох бидний үндсэн хариу бол A байх нэ. За тэгэхээр бидний 5 дугаар бодлогын гол зүйл нь BA-ийн үнцгийг олох нэ. За тэгвэл энэ үнцэг маань хаана үүссэн үнцэг юм бэ гэдгээс асуудлыг шийдэрлэе. Тэгэхээр бидний AC гэсэн хөвчтэй AC-г татсан тойргийн шүрхчийн хоорондох үүссэн үнцэг байх нэ. Тиймээс энэхүү үнцэг маань болвол бидний AC номын хагастай тэнцүү байна. За тэгвэл үнцэг BAC бол AC номын хагастай тэнцүү байна. Тойргийн ном нь өөрөө төв өнцгөөрөө хэмжигддэг. Тэгэхээр бид нар 70 градусыг хуваах нь 2 буюу 35 градус болох A хариулт байх нэ. За бидний 6 дугаар бодлогын гол өгүүлбэр нь бол өнгө нь ялгаатай хоёр бөмбөгийг сонгох тийм үү? За энийг бүгдээрээ тооцоолохын тулд эхлээд нийт боломжийн тооноос өнгө нь ижил сонгогдохоо хасаж бүгдээрээ тооцоолыг үүсгэе. За тэгэхээр биднэрт нийт бол 9 бөмбөг байгаа. За тэгэхээр бид нар C9-өөс 2-ыг сонгох нь бидний нийт боломж гэсэн. Тэгэхээр 9-ийн багтраалыг хуваах нь 7-гийн багтраал, 2-ийн багтраал буюу бидний нийт боломж бол 36 байх нэ. За тэгвэл одоо бүгдээрээ ижил өнгөийг сонгох. Тэгэхээр бид нар улаан бөмбөг 2 байгаа юм чинь улаан бөмбөгийн 2-оос 2-ыг нь сонгох гэдэг чинь нэг боломж гэсэн үг тийм үү? За 3 цагаанаас 2 цагаан бөмбөгийг сонгох боломжийн тоо бол биднэрт 3 гэсэн үг тийм үү? За тэгээд 4 хүүхээс 2 бөмбөг сонгох боломжийн тоо бол хэд вэ гэхээр за 6 тий. Тэгэхээр биднэрт 36-аас хасдаг нь энэ 3-ын нийлбэр бол 10 байгаа учраас бид нар 26 буюу D хариулт байх нэ. За 7 дугаар бодлогыг бүгдээрээ бодохын тулд энэ ялгуур вектортэй тэнцүү векторыг олоо гэж байна. Тэнцүү вектор гэдэг нь бол биднэрт чиглэл нь ижил, урт нь тэнцүү, эсвэл нэг шулуун дээр орсох, эсвэл параллел байх ёстой тийм үү? За тэгэхээр бол бүгдээрээ эхлээд энэ ялгуурын векторыг ямар вектортэй тэнцүү вэ гэдгийг илэрхийлчихье. Тэгэхээр бидний эхний алхам
А-гаас E рүү чиглэлтэй вектор нь ямар вектортэй тэнцүү вэ гэхээр B-гээс F руу, C-гээс G руу, D-гээс H руу гэдэг вектортэй тэнцүү байх нэ. За бүгдээ энэ вектор дотроосоо B-гээс F руу чиглэлтэй векторыг нь сонгоод авчия. За тэгвэл бүгдээ энэ дээрс P-гээс G руу векторыг тэмдэглэе. За энэ хүү хэсгээ бүгдээ энэ дээрээс аваад үзье. За тэгэхээр энэ дээр бид нар B, F, G, B-гээс G руу, B-гээс F руу, F-ээс G руу чиглэлтэй. За үүн дээр бид нар векторын гуравлын дүрмийг хэрэглэе. За тэгэхээр бид нар B-гээс F руу чиглэлтэй вектор дээр нэмэх нь F-ээс G руу чиглэлтэй вектор нь бол B-гээс G руу чиглэлтэй вектортэй тэнцүү байх нэ. За тэгэхээр бид нар энэ дээрээс харах юм бол B-гээс F руу чиглэлтэй вектор нь бол юутай тэнцүү юм бэ гэхээр А-гаас E руу чиглэлтэй вектортэй тэнцүү юм байна гэдгийг харах хэрэгтэй. За тэгэх юм бол бид нарын B-гээс G руу чиглэлтэй векторээс хасдаг нь А-гаас E руу чиглэлтэй вектор нь бол F-ээс G руу чиглэлтэй вектортэй тэнцүү юм байна гэдгийг харж байна. За тэгвэл бидний үндсэн хариун дээр F-ээс G руу чиглэлтэй вектор маань байхгүй байгаа учраас тэгвэл F-ээс G руу чиглэлтэй вектор маань ямар вектортэй тэнцүү юм бэ гэхээр E-гээс H руу, A-гаас D руу, B-гээс C руу чиглэлтэй вектортэй тэнцүү байх нь. Тэгвэл бид нарын уг хариун дээр болохдоор E-гээс H руу байгаа учраас C-г сонгох нэ. За тэгэхээр бидний 8 дугаар одлого бол функцийн уламжлалыг олоо гэж байна. За тэгвэл бид нарын L-ийн x-ийн уламжлал бол 1-ийг хуваах нь x. Тэгэхээр энэ давхар функц байгаа учраас 5-ийг хуваах нь 5x-тэй. За хасдаг нь 2x-ийн уламжлал 2 гарна тийм үү? За энэ 5 5-таагаа хураагдлаа. Тэгэхээр бид нар 1-ийг хуваах нь x-ээс хасах нь 2 буюу бидний хариу B байх нэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.